This indeed was the best incentive enforcing compliance with Russian demands for hostage. In return for their oaths of alliance and hostage, local chiefs were given cash, wooden furs, and luxury items so that other people would follow example and come into submission at the Surin's fort of Tersk. Moscow's offer were hard to resist even for proudest of chiefs. In 1589, in response to demand for pledging loyalty and submitting hostage, Kabardinian chief Alkash replied, I have reached an old age, and hitherto people believed my word in everything, and I have never given hostage or taken an oath of anyone. But for the Russian one's word that was not enough, and they continued to insist on a written oath to all aliens. Finally, Alkash consulted with his woodsmen and agreed to comply on condition that Moscow pay him an annuity. Let his people hunt and fish along the rivers freely, transport them across the rivers, and help against their adversaries. Орсуудад андгаа өргөх барьцаа үлдээх шаардлага нь бол хамгийн шилдэг арга байсан үнэндээ. Андгаа өргөж барьцаа өгснийхэн төлөө орон нутгийн удирдагч нар бэлэн мөнгө, ноосон эдлэл, ангийн үс болон төрөл бүрийн үнэт эдлэл авдаг. Ингэснээр бусд хүмүүсийг тэдний жишгийг дагах, тэрсэгдэх Оросын эзний харьяат цайд дэрж дагаар орохоо илэрхийлэхийг уриалал болдог. Хамгийн өөртөө итгэлтэй бардам орон нутгийн удирдагчийн хувьд ч гэсэн Москвагийн санал бол татгалзахад хамгийн бэрхтэй. Жишээлбэл 1580 онд Кабардины чиф Алкаш бол Оросын эзэнт гүрэнд дагж ороод андгаа өргөж барьцаад үлдээхэд шаардлагыг эсэргүүцэхдээ бол өөрөө өндөр настай учраас түүний хүмүүс түүнд бүх зүйл дээр хүндэтгэн давдаг учраас хэнд ч андгаа өргөж барьцаа өгч чадахгүй гэж. Гэхдээ Оросын хувьд бол ийхүү хийх нь хангалттай биш учраас заавал бичгээр андгаа гэсэн шаардлага тавьсан. Тэгээд эцэст нь Алкаш бол үздэг ноёдтойгоо хэлэлцээд Москвагийн шаардлагын дагуу жил бүр авах төлбөрийнхээ хариуд хүмүүсээ гол дагуу чөлөөтэй нүүдэл хийх, тээвэр хийх, гол гатлахыг зөвшөөрсөн. No less proud, Kalmyk chief Dachin sought to explain that the Kalmyks had never given hostage, and if he did so, he would be disgraced in the eyes of Crimea, Persia, and his own people. Eventually, he took succumb to government's demand as the lure of Russian payments, and the trade privileges proved to be stronger than his fear of disgrace. Realizing the importance of his concession for Kalmyk's government in a consolatory gesture, ordered Kalmyk hostages boarded not in regular hostage quarters, but in a special house, and had them remunerated with an unusually high compensation. Баггүй бардам Халимагийн удирдагч Дайчин ч гэсэн Орос нарт барьцаа өгөхөөс татгалзсан. Яагаад гэвэл ингэх юм бол өөрийн хүмүүстэй төдийгүй Перс Кримийнхны өмнө үл хүндэтгэх учраас түүний ийхүү айдас нь Оросын засгийн газрын санал болгож байгаа энэ бэлэг төлбөр давуу эрх ямбаас хүчтэй байсан. Тийм учраас бодит байдлыг ойлгосон харгалзаж үзээд Оросын засгийн газар бол Москвагийн засгийн газар бол Халимагийн барьцааны хүмүүсийг заавал зориулсан байшинд илгээгээд авах шаардлагагүй. Тэгээд тусгай бэлэн байрсан газар төргөөнд маш их хэмжээний төлбөрт өгөх нөхцөлтэйгээр авнаа гэсэн санал тавьсан. Hostages resided in hostage residence, Amanat's dwar in frontier towns. Such a dwelling was usually a cheaply constructed single hut. Most of the time, hostages were under guard and were confined to their place of residence. Although they were to be provided with food and clothing, abuses by local officials were widespread, and hostages were routinely cheated, beaten, and fed Karen. Барьцаанд байгаахан хүүгүүдэд зориулсан хилийн хотод Аманатский двор буюу
зориултын оршин суух байшин байдаг. Энэ бол маш хямдхан өртгөөр баригдсан овоохой. Бүх хугацаанд барьцааныхан бол хамгаалалтын доор хоригдож байдаг. Тэгээд хүнс хоол өгдөг боловч орон нутгийн төвшмлүүд тэднийг доромжлох нь бол маш өргөн дэлгэр үзэгдэл. Барьцааныхан байнга хууртагдана, цохиул зодуулна, зовлог буюу үхсэн амьтны махаар дижил. While such abuses were common, it was clearly understood that hostages were not prisoners. They could become prisoners, however, in order to exert more pressure on recalcitrant native chiefs. In 1631, to make Kabardinian Prince Alguk petition to Tsar and ask forgiveness for him, violation of oath. Moscow ordered its voivode in Tersk to transfer Alguk's son, who resided there as Amanat, to a prison to reduce his allowance from 5 to 2 rubles a month, and perhaps more significantly to eliminate his weekly supply of 25 cups of beer. Мэдээж барьцаанд суугаа хан хүүгүүд сурвалжтны хүүхдүүд бол шоронгийн хоригдол биш. Гэхдээ тэд үнэндээ бол өстөн орон нутгийн төвшмлүүдийн дарамтын доор яг шоронгийн хоригдол шиг байдаг. 1641 онд жишээлбэл Кабардины хунтайж Алгук Москвад өргөдөл бичээд хандгаа өргөснийхээ төлөө инхүү зовж байгаагаас хэлтрүүлж өгөөч гэсэн хүсэл тавьсан. Харин үүнийх нь хариуд Москва бол Терскийн захирагчид тушааж Алгукийг өөрийнх нь оршин сууж байгаа Аманатаас шорон руу шилжүүлээд сар тутам өгдөг 5 рублийн төлбөрийг нь 2 рубль болж бууруулад бүр 7 хоног бүрийн 25 аяга шар айргийг нь хассан байна. Treatment of hostages varied. Some were subject to strict confinement and sometimes found themselves shackled, while others were allowed to frequent leaves to visit home. Yet for most hostages, abrupt changes in diet and lifestyle from the unfettered freedom of steppe to confined quarters of Russian town were often unbearable. Some tried to escape, while others died in captivity from illness and mistreatment. Барьцааныханд хандлага бол мэдээж олон янз. Зарим нь бүр хатуу хяналтын доор шоронд байж хат. Зарим нь бол гав дүнгэнд, харин зарим нь бүр эрх чөлөөтэй гэртээ тогтнол зочилдог байх жишээд. Гэхдээ бараг бүх барьцааны хүмүүс бол хүнс тэжээлийн дутагдалд орсон, амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөн, тал нутгийн хязгааргүй эрх чөлөө нь Оросын аль нэг хотод 4 ханы дунд хоригдож байгаа. Төвчшгүй зүйл болж хувирсан. Ингээд зарим нь оргодог, зарим нь бол инхүү барьцаанд өвчнөөр эсвэл хүнс тэжээлийн дутагдлаар нас урдаг байсан. After a period of time which could range from 10 days to a year, hostages were supposed to be released, rewarded with small amounts of cash and present, and replaced by new ones. However, if hostages happened to be valuable, authorities detained them as long as possible until their people became dependent and loyal. When numerous requests to have such captives released or replaced by others failed to convince authorities, natives often resorted to freeing their kin through daring raids into Russian towns or by siding Moscow's adversaries in the region. 10 өдөр юм уу аль эсвэл жилээр үргэлжлэхийн тодорхой хугацааны дараа барьцааны хүмүүсийг суллах, бага хэмжээний мөнгө бэлэг өгөөд өөр нэг шинэ хүнээр солих жишгтэй байдаг. Гэхдээ хэрвээ барьцааны хүн үн цэнтэй бол Москвагийн засаг захиргаа тэднийг маш удаан хугацаанд байлгадаг. Тэдний харьяатууд Москвагаас харьяат хамаарал дагуулах
Москвад үнэнч болтол нь энэхүү хан хүүгүүдийг барьцаанд болгох. Ингээд хан хүүгүүдээ суллаж авах, өөр нэгнээр солих гэсэн орон нутгийн удирдагч нарын тоо томшгүй олон хүсэлт бүтэлгүй болсны дараа тэд өөрийн угсаа төрлийн хүнээ сулж авахын тулд Москвагийн хотуудыг довтлох, эсвэл Москвагийн дайснуудтай нэгдэх замыг сонгодог. In the 18th century, practice of taking hostage and assumed new rhetorical disguise. In 1732, instructions from St. Petersburg directed Orenburg governor Ivan Neplyuyev to keep children of Kazakh Khan and nobles as hostages under pretext of their military service in the Russian army. Faithfully following his orders, Neplyuyev rejected new Kazakh hostages sent by Abul Khair Khan to replace the old one because new hostage was not Abul Khair's legitimate son, but was born of Halimic concubine, and therefore was much less valued. Abul Khair's numerous protestations that his son had been held hostage in Orenburg for 10 years, that his children were envoys, not hostages, and that he became subjects of Her Imperial Majesty of his own will and gave his children into the military service, not as captives, were of no avail. 18 дугаар зуунаас эхлээд барьцаа авах үед гэдэг ойлголтыг шинэ утга санаагаар баяжж эхэлсэн. 1744 онд Санкт Петербургаас Оренбург хотын зэрэгч Иван Неплюевд Хасагийн хаад язгууртнуудын хүүхдийг Оросын цэрэгт цэргийн алба хаалгах тушаал илгээсэн. Энэ тушаалыг ёсчлон дагсан Неплюев Хасагийн шинэ барьцаанд илгээж байгаа шинэ хан хүүг хүлээж авахаас татгалзсан. Үүнийх нь хариуд Абул Хайр хаан бол яагаад татгалзсан бэ гэвэл Абул Хайр хааны энэ хүү нь хууль ёсны хүү биш. Түүний харин халимаг Монгол хатнаас төрсөн учраас үн цэн багтай гэж татгалзсан. Ингээд Абул Хайр хаан бол маш олон удаа өргөдөл хүсэлт илгээсэн. Ингээд Оренбургийн бүрэгт түүний хүү 10 жилийн турш байж байна. Түүний хүүгүүд бол элчнэр болохоос барьцааныхан биш. Хаан өөрөө хатан хаанд өөрийн хүслээр дагаж орсон харьяат хүүхдүүдэд цэргийн албанд илгээсэн болохоос олзонд илгээгээгүй гэж олон удаа бичсэн ч гэсэн тусыг олгоно.